9 эрдэнийн солонго телеконцерт. За эрхэм хүндэт үзэгч та бүхнийхээ энэ сайхан өдрийн амар амгалан айлтгая. Белконто сургалтын төв маань бол үүсгэн байгуулагдаад жил хагасын хугацааг үтэж байна. За энэ хугацаанд бол бид бүхэн бол маш олон сайхан уран бүтээлүүдийг хийж байна. Маш олон сайхан уралдаан тэмцээнүүд орж байна. За манай сургалтын төвийн гол онцлог гэвэл бид нар хүүхэд хөгжүүлэх буюу хүүхдийн хэл ярианы хөгжил, дуулаачийн сургалтыг хослуулсан байдлаар ингэ хичээл ордгоороо бус сургалтын төвүүдээс арай онцлог гэж хэлж болно. Манайх одоо жил хагасын хугацаанд бол олон сайхан уралдаан тэмцээнүүдэд орж ийн. Хүүхдүүд маань шинэ уран бүтээлүүдийг маш ихээр хийж байна. За тэгээд үүгээрээ дамжуулаад бол одоо хүүхдийн дууны урын санд олон сайхан шинэ уран бүтээлүүдийг оруулж ирж байгаа. За энэ концертыг бол бид бүхэн хүүхэд болгоны онцлогт тааруулж шинэ уран бүтээлүүдийг хийж, за Монгол ардын уртын дуу, за дээрэс нь cover дуунууд, шинэ уран бүтээлүүд гэдэг олон зүйлүүдийг нэг дор нэгтгэж 9 төрлийн 9 өөр өнгийн хүүхдийн дуу хоолойг үзэгч дүндээ хүргэх болсондоо туйлын их баяртай байгаа. Маш олон шинэ олон сайхан уран бүтээлүүдийг та бүхэндээ хүргэх гэж байна. Ёсон эрдэнийн солонго телеконцерт. Энэ удаагийн телеконцертоо бид бүхэн 9 эрдэнийн солонго гэсэн хөөрхөн нэр өгсөн байгаа. Яагаад гэвэл энэ хүүхдүүд маань өөрсдөө яг солонгийн өнгнүүд шиг ийм гоё өөрийнхөө өнгөөр ихшгэлж байгаа учраас дээр нь бид нар 9 хүүхэд орсон 9 эрдэнэтэй зөвөрлөж хүүхэд өөрөө эрдэнэ учраас хүүхдийн дуу хоолой өөрөө солонгийн өнгө шиг ийм гоё солонгорж байгаа учраас 9 эрдэнийн солонго гэсэн ийм хөөрхөн нэр өгсөн байгаа. За энэ 9 дууны маань ихэнх талыг зохиосон яруу найрагч хөгжмийн зохиолчтойгоо одоо бас хамтдаа энд сууж байна. За сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн амгалан айлтгая. Намайг Үржин хаан гэдэг Монголын зохиолчдын эвлэлийн сериодын нэрмжит шагналтай. Тэгээд энэ Белконтын төвийнхөө уран бүтээлчдтэй олон жил хамтарч ажиллаж байгаа. Энэ төв одоо нэгдэхээс өмнөх жилүүдэд хүртэл бид нар олон жил хамтарч ажиллаад эхэлсэн. Белконто сургалтын төвийн маань бас нэг эрхэм хүн өнөөдөр энд хөтлсөн ирсэн байгаа. Энэ хүн маань хинбэ гэхээр өнөөдөр Белконто сургалтын төвийн маань ард талын түшиг тулгуур бүх зүйлийг хийдэг хөгжмийн зохиолч миний хань. Өнөөдрийн Белконто сургалтын төвийн бүх амжилт бол одоо энэ хүний нөмөр нөөлөг хүч хөдөлмөрөөр бий болсон байгаа. Тэгээд төвшин цогт аялгау зохиогч маань хүлцэн ирсэн байгаамаа. За сайн байцгаана уу, ингээ та бүхэнтэйгээ цэгэр дэлгэцээр уулзсан толгож байгаа да маш их баяртай байна. Түрүүн хэлсэн өнөөдрийн уран бүтээлийн маань ихэнх хувийг эзэлж байгаа
уран бүтээл бол манай энэ хоёр уран бүтээлч маань хамтарч хийсэн дуунууд байгаа. За тэгээд одоо өнөөдөр ингээ харж байхад бол ихэнх нь нэлээд дийлэнх нь ээжийн тухай дуунууд олон байгаа. За ээж аялгауг үржээ маань ингээд нэг гоё шүлэг гарч ирсэн. Ээж аялгауныхаа тухай ярий тий. Ээж аялгаа тэргээ хаа ер нь бол дийлэнх дууны сэдв ээж аялгаа гэдэг нь ээжийн тухай сэдвтэй байгаа бас учиртай. Яа тэгвэл үргэлж нөгөө хүүхдүүдэд зориулсан хүүхдийн уран бүтээлүүд хийж болохоор хүүхдэд хамгийн чухал хүн хэн бэ? Ээж байдаг тий. Тэгээд хүүхдийн харах өнцгөөс ээж хүн гэдэг тийм ээ хүүхдэд ямар чухал байдгийг, ямар их тийм агуу их тэнгэрэн байд юм ээ гэж бодсон үднээс анхны ээж аялгаа гэдэг шүлэг маань төрж байла. Хөх хотод байгаад туршин цагт аялгаа цогцтойгоо хамт ээж аялгаугаас гадна ээжийн сэдвтэй, мөн эх орны сэдвтэй. За тэгээд амьдралын сэдв айлыг тэрхүү те олон сэдвүүдийг хамарч хийсэн бас нэлээд олон дуунууд маань байдаг. Тэгээд энэ удаад бол 4 дуу энэ телеконцертод орж байгаа юм байна лээ. Тэгээд маш их баяртай байна. болохоор хамгийн анх 20 жилийн өмнөөс эхэлж бид хэд цэргийн дурж эрдмийн чуулгад хамт ажиллаж байсан. За тэгээд дараа нь Өвөр Монголын урд дасгал хорны Хөх хотод хамтдаа очиж бас ингэж ажиллаад тэр үеэс эхэлж ингэж хамтарч уран бүтээл хийсэн. За тэгээд Монголдо ирээд бид нар ол юу ярьсан бэ гэхээр энэ олон сайхан хийгээд бэлэн болцсон байгаа энэ сайхан уран бүтээлүүдээ Монголдо одоо Монголынхаа энэ авьяаслаг хүүхдүүдээр дуулуулъя. Энийг Монголынхаа хүүхдийн дууны урын санд шинэ уран бүтээлүүдийг бас оруулж ирья гэж ингэж зориглоод өнөөдрийн энэ үйл ажиллагаанд оролцсон байгаа. Урд байхдаа бол Өвөр Монголын Баатар язгуур урлагийн сургууль гэдэг сургуульд бол нөхөртөө хоёлаа хамт ажиллаж байсан 20 жил их ажилласан. За тэгээд тэнд бол бид нар бас
энэ хоёр чинь бол нэлээд олон дуутай 10 гаруй дуутай. Тэгээд тэр дуунуудынхаа зарим нь бол өвөр Монгол хүүхдүүдээр дуулуулаад нэгэнтээ бэлэн болсон уран бүтээлүүд бас зөндөө олон байгаа. За тэгээд гар нийлээд ажилласан учраас бас урд нөгөө байсан шавнараараа энэ хоёр уран бүтээлчийн дуулуулж ирсэн учраас бид гурав одоо энэ Монгол дахь Белканто сургалтын төвийн хүүхдүүдтэйгээ ажиллахад илүү ойлголцож илүү амар байсан, илүү их юм урамтай байсан. Ерөнхийдөө манай нөхрийн аялгуунууд бол их тийм онцлогтой, айгу гоё аялгуунууд гарч ирдэг. Тэгээд одоо уран бүтээлийн тухай. Яруу найрагч Үржантайгаа одоо 20 жил өмнөөс бид нэр анх танилцж байсан гэж сайн хэллээ. Тэгээд яг одоо хамтарч уран бүтээл хийсэн нь бол одоо 2015 оноос. Тийм одоо 10 жилийн өмнөөс эхлээд хоёр хамтарч уран бүтээлүүд хийсэн байна. Ёсон эрдэнийн солонго телеконцерт. Дууга Юсүлингийн одоо ингээд тус тусд нь клиптэй болгоод клипшүүлээд ингэн гэдэг бол асар их одоо хөдөлмөр цаг хугацаа ордог. Тэгээд энийг бид нар жил гаруйхан хугацаанд одоо ямар ч суурьгүй хүүхдүүдийг бас тодорхой хэмжээний дуучин болгож бэлтгээд за тэгээд шинэ уран бүтээл зохиож өгөөд за тэгээд тэрнийг ингээд одоо бэлэн болгож тийм ийм болгоно гэдэг бол бидний хувьд бол бас их
их хөдөлмөр орсон, сэтгэл зүрх хөдөлмөр бүх зүйлээ шингээсэн, сэтгэлээ сурган гарсан ийм зүйл бол мэдээж үзэх та бүхэнд маань таалагдна гэдэгт итгэлтэй байгаа. Үнэхээр төвшин цагт аялгау зохиогч байна. Аян нь бол их онцлогтой. Маш тийм гоё. Мэдээж бүх дуунууд уянгалаг өөрийн гэсэн онцлогтой байгаа. Гэхдээ төвшин цагт багшийн хувьд бид хоёр нөгөө томчуудын дуу байгаа гэсэн. Гэхдээ энэ удаад нөгөө хүүхдийн дууны теле концерт учраас хүүхдийн дуун дээр илүү голжилж ярив. Хүүхдүүд болохоор нөгөө нэг өөр өөрийн өнгө хайстай. Гэтэл тэр мэрэгжлийн биш зүгээр ингээм амьдрал дээр явж байгаа хүүхдүүдийг бэрэ багш өөрөө бэлдээд бүр ингээд дасгалын хийлгээд мэрэгжлийн хэмжээнд дүүцгөөц тийм сайхан бүтээлүүдийг гаргах хэмжээнд хүүхдүүдийг бэлдэж өгж байгаа нь маш даваа таа санагдсан. Дээр нь төвшин цагт багш өөрөө бас тэн дээр ажилдаг мөртлөө аяа өөрөө зохиогоод энэ дуу одоо ямар хүүхдэд ямар өнгө айстай тий аль одоо өнгө айсаар нь аль одоо сэдвийг хэн тэгвэл илүү сайн дуулах уу гэдгийг маш гоё мэдэрч чаддсан билээ. Тэгээ та бүхэн бас теле концертоос өөрсдийнхөө мэдрэмжээр хүлээж авах. Хүүхдийн дуу мэдээж янз бүрийн гоё гоё дуунууд манай Монголын хүүхдийн дууны салбарт бас нэг өөрсдөө хувь нэмрээ оруулъя тий. Жижигэн ч гэсэн хөөрхөн шигтэй болгож энэ хүүхдийн дууны нөөцийг бас баяжуулъя гэдэг өөрсдийнхөө зүгээс бид бас хичээж ажиллаж байна. чи бидний багад байдаг юм уу те 70 80-аад онд бол одоо сайхан Монголын одоо алтан үеийн сайхан хөгтөө уран бүтээлчд, яруу найрагч тэр хөгжмийн зохиолч тэр уран бүтээлчд маш байсан байгаа юм. Тэдгээр дуунууд маань одоо л дуулагдж байгаа ч гэсэн яг одоо цагийн орчин үеийн тийм дуунууд их хүүхд рүү чиглэсэн уран бүтээл хийж байгаа уран бүтээлчийн тонцоо юм шиг харагдаад байдаг.
Тэгэхээр яг өнөөдрийн эдний телеконцерт хийх болсон гол шалтгаан зорилго. За ялангуяа тэгээд үрж аванд битгээрийн хүүхдэд зориулсан уран бүтээл хийж байгаа одоо гол зорилго маань юу гэхээр хүүхдэд зориулсан уран бүтээлийг одоо урын сан баяжуулах зорилготой одоо хүүхд чиглэсэн хүүхдэд дуулаад явах хүүхд одоо тэр онцлогтон тохирсон тийм уран бүтээл хийхийг зорж байгаа ажлын маань нэг илэрлэл нь одоо энэ телеконцертээр харагдах байхаа гэж бодож байна. Ёсон эрдэнийн солонго телеконцерт. Белканто сургалтын төвийн хувьд авч хэлэх юм бол үүсэн байгууллагад жил хагасын хугацаа өнгөрч байгаа. За тэгээд дээрэс нь хамгийн гол нь юу гэхээр бид нар бол одоо өнгөрсөн жил болсон бяцхан микрофон улсын анх дахь уралдаанд 400 гаруй хүүхэд оролцсон маш том уралдаан болсон. За энэ уралдаанд бол анх удаа бид нар нэг үүсэн байгууллагад жил болж байгаад одоо анхныхаа мордыг сайсан. За тэгээд тэндээс бол манайх яасан хэрэг маш том амжилттай олонний таашаалт нийцсэн дуучин. За тэгээд 3 дугаар байрын шагнал, мөн тусгай байрын шагнал гэл сурагчид маань шагнар маань бол одоо тийм амжилтуудыг үзүүлсэн. Тэгээд би өөрөө болохоор шилдэг багшийн шагнал авсан. Тэгээд энэндээ маш их урамссан. За яагаад гэвэл мэдээж би 20-д жил багшилж байгаа өвөр монголчууд ингээд багшилж байсан. За тэгэхээр би өвөр Монголд багшилж байхдаа өөрөө юу гэж бодчихсон гэхээр за эх орондоо очиод хүүхдүүд рүү орё. Одооний хүүхдүүдийг одоо ингээд багаас нь энэ гоё дуу гэдэг энэ гайхамшигтай зүйлд дурлуулж чадах юм бол дуу хөгжмөөр дамжаад тэ эх оронд маань маш гоё юм зөв хүүхдүүд хүмүүжнэ. За хоёрдугаар гэх юм бол би түрүү хэлсэн манай нөгөө онцлог юу гэхээр хэл яриа хөгжүүлэх сургалтыг дуулаачийн сургалтайгаа хослуулдаг учраас онцлогтой байхаа гэж хэлсэн. Тэгэхээр яагаад тэгэхээр одоо сүүлийн үед бол нөгөө хүүхдүүд маань даяаршлын 90-100-д маш их гадаад хэлтэй
Маш их одоо ийм бахархмаар сайхан байна те. Ихэнх нь англиар ярьж байна. Ихэнх нь одоо ингээд англи хэлтэй ийм хүмүүс байна. Тэгэхэд их хэл гэдэг юм бол одоо бас жоохон муудаж сүүлийн үеийн хүүхдүүд бол одоо их хэлээрээ монгол хэлээрээ одоо ярих асуудал бол их тийм эмзэг асуудал болоод байна тийм. Энийг бол би юунд мэдэрсэн гэхээр нөгөө өвөр монголчууд чи өнөөдөр өөрсдөө их хэлээ авч үрдэх гэж ингэж маш их ингэ сэтгэл зүрх гаргаж ингэж яхад бид нар өөрсдөө их орондоо байж байгаа бэжээж ирээдүйн хачин хүүхдүүд маань төрлөх хэлээрээ сайхан ярьж чадахгүй хэмжээнд хүрж байна. Тэгэхээр энийг бид нар ингээд энэ бол их том эмзэглэл байсан учраас бас энэндээ уялдуулж монгол хэлээрээ дуудуулах чинь ийм гоё байдгийн шүү. Монгол дуу чинь бас ийм гоё байдгийн шүү гэж бас мэдрүүлэхээс гэсэн зорилго байгаа. Ихэнх хүүхдүүд сүүлийн үед яаж байгаа гэхээр би монголоор дуулахгүй, би англиар дуудуулна. Би гадаад дуудуулна. Мэдээж бид нар даяаршил 900 байгаа учраас энэ нь бол зөв. Тэгтээ их хэл байхгүй, их хэлээрээ дуулах чадахгүй бол бид нар өнөөдөр монгол гэж өөрийгөө ярих бас харамсалтай зүйл болчиход байгаа байхгүй тийм. Яг үнэ. Энэ дээр нэмээд хэлэхэд энэ яг энэ сэдвээр болохоор яруу найрагч өөрөө бас нэлийн хүнд болж ирж байгаа байхгүй. Учир нь аюулгүй сайхан монгол хэлээр бид нэр өнөөдөр гүйцэд ярьж чадчихна уу тийм. Өнөөдөр монгол хэлний маань их баялаг ямар их агуу хөвгтэй билээ. Гэтэл хүүхдүүд өнөөдөр зөвхөн бүжиглээ дуулъя, ааваа ээжээ найнаа гэдэг биш. Их орноо хайрлая. Бид ямар агуу их орн төрсөн юм бэ? Эцэг эхээ ач гэж гавья гэж юу юм бэ? Найз нөхөд гэж хин юм бэ, тийм ээ? Хүн болъё. Хүүхдүүдийг хүн болгоход чиглүүлэхийн тулд хүүхдийн дууны яруу найраг ямар байх вэ гэдэг бол асар том өндөр тийм үүрэг хариуцлага ирсэн гэж би өөрөө ойлгосон. Ёсон эрдний солонго телеконцерт. Монгол гэж
ч өөр их хүчтэй. Урлагаар дамжуулж одоо хүүхдийн сургууль мужил, оюун ухааныг дийлэх үндсэн үзлийг одоо сэргээх тийм ээ. Монгол гэдэг энэ үзлийг нь одоо адгаах гэдэг юм да. Тэр үзлийг нь дээшлүүлэхэд бол их одоо урлаг бол өөр их маш хүчтэй. Тэгэхээр энэ урлагаар нөлөөж одоо энэ хүүхдүүдэд тэр үзлийг нь одоо сэргээх болон одоо Монголын хайрлах техникаа хайрлах, аав ээжийг хайрлах гэх мэт зүйлүүдийг одоо багш болоо олох юу гэсэн нэг зорилготой л ажиллаж байгаа хүмүүс юм да. Сухим море дайсаж гарасаа айсин цами номи өртөө нами хуцан улгвин батрууд намайг хүчөх өмнөж найзмэ гарасаа хүчлөө дасалсаа гэрээс наран тэмүүсэн асасаа Ёсон эрдэнийн солонго телеконцерт. Сэдвийн хувьд бол өргөн хүүхдийн дууны телеконцерт гэхэд бага насаа дуулж ин тий. Ном эрдэм номоо дуулж ин, ээж аавгаа дуулж ин, Монгол нутгийн үр сад гэд их орноо дуулж ин. Бид хаанаас төрсөн? Бид ямар агуу их өвөг дэдсийн үр садын тэрийгээ дуулж ин. Тэгэхээр энэ бол хүүхдүүдэд маш үр өгөөжтэй. Зүгээр нэг удаа өнгөрөөд дуулаад өнгөрөх биш. Энэ дуун дотор юу яриад байна те? Аялгау нь юу хэлж байна? Энэ шүлгээр хүүхдүүд юу ойлгож байна? Тэр хамгийн чухал. Энэс биш ингээл хүүхдүүд зүгээр наа гэж юу хэлж байгааг нь мэддэхгүй зүгээр аялаад өнгөрөх биш. Гадаад үгийг орлуулцдуулаад өнгөрөх биш те. Үнэхээр одоо өөрийгөө ойлгох, аав ээж орчин тойронтойгоо танилцах, монгол хүн гэдгээ мэдрэх, монгол хүн гэдгээрээ бахархах, дээр нь хөгжиж сурах ямар чухал вэ гэдгийг бас ойлгуулж өгөхийг хичээсэн байгаа. Расстали явно
Тэгээд Монголынхаа хүүхдийн дууны урлагт за Монголынхаа хүүхдийн одоо дуучдыг илүү их жоох мэрэгжлийн түвшинд бэлтгэх юмсан гэсэн одоо гол зорилго маань энэ байгаа. Тэгээд хүмүүс болохоор ингэдэг за яа гэх хүүхд юм чинь тэгсийгээл нэг алдаатай оноо тэгэл дуулчихыг. Бид нар энэ удаад бол ерөөсөө тийм юм хийгээгүй. Хамгийн сайнараа орно. Яагаад хүүхэд мэрэгжлийн хэмжээнд мэрэгжлийн түвшинд дуулж болохгүй гэж мэдээж бас мэрэгжлийн сургалтын төвд сурж байгаа юм чинь мэрэгжлийн хэмжээнд л дуулах хэрэгтэй гэсэн тийм шаардлагыг бий бол хүүхдүүдэд тавьсан. Лонас мөхөд бадамлагаас эрдэлчид тэнэглэгцээ хайдуу микрофоныг час утлаад шүүш нүгөө холбоо үлдээдэг цаг залбоо индонээр энэ насаад тунглаад нисэн оодла хинэл мэдрэн бүжэн хипхоп сваг хүн жүжэн бүгдээрээ цэнг намадагаад бисиг асаагаад бэрэгтэй нөтөө сэтгэл хөдлөө чөлөө ага тэгэх гэн бүсгүй би бэмар чиний омгоны гүргэ жирвэхэ болмор чамасами миний дэндэн гарна донас мэн чиний ага тэгэх гэн бүсгүй би бэмар чиний омгоны гүргэ жирвэхэ болмор чамасами Энэ удаад бол бидний маш их хүч хөдөлмөр за тэгээ хүч цаг зарцуулсан. За тэгээд өнөөдрийн энэ ажлыг минь дэмжиж маш их түшиг тулгуур болсон яруу найрагчдаа. За тэгээд цаг үргэлж намайг дэмжиж цаг үргэлж одоо миний энэ ард маш том уул нөмөр нүүлэг болж явдаг хандаа хөгжмийн зохиолчдоо хандаа маш их баярлалаа. Тэгээд бид бүхний энэ зорьсон үйлс маань улам их өргөжиж олон сайхан хүүхдийн дууны урлагт олон сайхан уран бүтээлүүдийг хийж их хэлээрээ дуулдаг хүүхдүүд төрөн гарах болтугай. Тийм ээ. Их хэлийнхээ гайхамшиг мэдэрч Монгол дуу гэдэг ийм сайхан юм байна гэдгийг биширдэг хүүхдүүд олон болох болтугай гэж хүсэн өрөөё. 9 эрдний солонго телеконцерт